Даймаа. Наашаа өрөөдөр. Яасан захирлаа? Манай сургуулиудаа нэг 5-600-аад хүүхэд сурдаг. Тэр болгоныг одоо би нэрээр нь дуудаад явж чаддгүй юм да. Аха. Чамааг болохоор одоо манай сургуулийн багш ажилчид бүр нэг андахгүй сайн мэдэх юм аа. Царайлгаар нөө. Энэ сургуулийн хаана булан тохоо байна. Тэнд л одоо энэ 7А-гийн Даймаа гэсэн дэвтрүүд л хэвдэж яах юм. Наадмын чи нөгөө муу аваад харна буланд шийтгэж байгаа юм. Гүн одоо дэвтэр чинь муу аваад байгаа мó? Чи муу аваад байгаа мó? Дэвтэр муу аваад байгаа юм. Наа дэвтэр чи муу авсан бол багш нар дэвтэр дээр муу гэж тавьж байгаа үстэй. Хэрвээ намайг муу авсан бол миний духан дээр муу гэж тавина ш. Маргааш нас би багш нартай хэлээ л да. Чамаас юм асуугаад мэдэхгүй бол зохих дүнгийн духан дээр нь бичээд өгөө гэж. За. Хэрвээ духан дээрээ муу гэж тавиулах юм бол өөрийгөө шийдэхэд буланд очоод зогс мэдв. За. Чиний өгдөө эртхэн босоод хичээлдээ хоцрохгүй ирж болохгүй байна уу? Өглөөний гой сайхныг мэдрээд нэг яаралгүй яваад ирж байгаа ч. Гой сайхан өглөө гэж юу гэдгийг чи мэдхүү? Гой сайхан өглөө юу? Өглөө эрт босоод нэх гой сунаагаал буцаал ундах чи гой сайхан өглөө байхгүй юу? Маргааш нас би чамд хичээл зааж чадахгүй шүү. Хөө цагаалалаа сургуулаасаа гарах гэж байгаа мó? Хэн тэгж байгаа юм? Гэхдээ та сая надаа маргаашаас хичээл зааж чадахгүй шүү гэдэг хэрнэ л. Чи сургуулийн төлбөрөө төлөөгүй байна. Хань? Тийм ээ. Энэ хувийн сургууль. Төлбөр мөнгө төлөхгүй л өөр газар сурах хэрэгтэй. Ээж чинь нэг овоо гүйж хурж ирээд нэг сургуулийн төлбөр өгөөд байдаг гэсэн бүр тагчиг болжээ. Ээж чинь ус руу залгаад ерөөсөө болохгүй байна. Миний дугаарыг блоклцсон байна. Facebook руу ороод харьцах гэхээр unfriend хийсэн байна. Та Facebook гэм үү? Өнөөдрийн дотор гэрээсээ ээжигээ юм уу эсвэл ямар нэгэн том хүн очирч уулзуулахгүй бол маргааш сургуультай ирэх хэрэггүй шүү. Заавал өнөөдөр юм уу? Тийм ээ. Захирлаа. Яах вэ? Ээжийг л захиралтай уулзуулж болохгүй. Бөө юм болно. За цаанаас хүн олох уу? Сайн мөн аха. Сайн мөн. Түн танаас ганцхан юм гойдхөө. За. Би сургуулаасаа хөөгдөх гээд байгаамаа. За. Та манай сургуулийн захиралтай миний ахуулаад уулзаад өгөөч. Хөөш болж штэ. За. Харин нэг болцолтой за. Ямар? Эхлээ чи манай ихнэр манай дүү болоод уулзаад. Та ихнэртэй төлбөрөө төлөөг байгаа мó? Юу яриад байгаа юм бэ? Заавалгаа. Агаа гууж штэ. Чадахгүй. Агаа. Даймаа. Бүжээ. Сайн уу? За сайн уу? Сайн. Чи хичээлдээ суугаагүй юм уу? Чамайг суугаагүй болохоор суусангүй. Одоо хичээлдээ сууж ил да. Яасан бэ? Би нэг гид сувдаад байгаа маа. Нэг гисэндээ юм уу л да. Харин би хоёулаа сатаруулаад өөр юм яри. За тэгье. Даймаа, чи намайг там болоод дэлхийн үнцэг боломжтой авчиж гэсэн чи хэвээрээ үздэй. Тэр чинь бүтгээ болсон шүү ой. Яагаад? Дэлхий чи юм үнцэг болон байдгүй бөөрөнгийн юм байл ш. Чам өөдгүй. Тэгээ болцсон. Хүй. Бөөрөнгийн гэснээс Юу юм? энэ хардаа. Би биеийн тамирын заалны үүднээс бөмбөг болоод Хоёулаа тоглож болох юм уу? чи явж нууч. За тэгье. Хүй. Ямар ч багш нар таруулж болохгүй шүү. За. Та чи явж нууч. За гоё. За ингээд. За. Аха. Би танаас ганцхан юм гойдхөө. Юу? Ганцхан юм гойч л тахаа. Надаа мөнгө байхгүй. Гүй. Би сургуулаасаа хөөгдөх гээд байгаамаа. Хин Би яси. Гү таныг би мэдэхгүй. Тэгээ та манай сургуулийн захиралтай миний аа болоод уулзаад өгөөч. Би юу? Тэ. Хин хүүхэд нь болох юм. Би хүүхэд нь болно. Хин захирал нь болох юм. Захирал нь өөрөө захирал болно. Ой Даймаа. Та намайг танд юм уу? Би тамирын багш бай. Тэсэлдэ таагүй юу? Хүү хайлгаа ичхий. Чи би хүүгээ хайчлаа хүч гэж бодох шиг. Сая би захиралын толгоогоо эргүүл загнуулсан. Гарангуут хөөцлийн багтаа гэж бодлоо. Чи намайг сайн хардаа. Энэ сургуулийн үүдэнд хүндэт самбар дээр миний зураг байхгүй хажуулахын дохион дээр байгаа. Тэнцэн ч гэсэн миний зураг байгаа. Хоёр биенийхээ зургийг харчихсан л да. Хоёр зураг яаж өөдөөдөөс ингэж харах юм? Тэнийг хүчөө нэрэ. Чи намайг харахгүй ч танихгүй байх нь. Дөнгөж нэгдүгээр ангид орохтой сайн манай багшаагс одоо эдгээр 6 жил хоёлаа уулзсангүй. Сайн байна уу багшаа? Сайн уу? Сайн. Ямар золгохоо галзууч. Ичээд амтаа суу. За. Тэнд ч таймаа, энд ч таймаа. Чи ямар дандар баатар уу? Өнөө цагийн Дандар Баатар. Даймаа, би нөгөө тэгэж. Юу харах нь идвэ? Багшаа, энэ миний найз охин. Найз ихтрий чи баг харлаа. Хизээвэ? Даймаа шийдэд би гүйцэтгэсэн юм аа багшаа. Ямар том шийдвэр гаргаж ямар том гүйцэтгэж вэ? Үгүй багшаа бид хоёр уг нь танаас зөвшөөрөл авъя гэж бодсон байхгүй юу? Би тийг галзуу. Багшаа хүүхдээ тэгээ. Багшаа, том толгой гаргаад дураараа шийтсэн дуучлаа багшаа. Угаасаа том толгой гаргасан. Та нар дөнгөж 10 дугаар ангийн хүүхдүүд арээчтэй та нар одоо энийг мэдж байгаа хүн багий.
Бид хоёр анхных нь та мэдчих. Яа. Ямар том юмныг ирж болчихвоо. Одоо тэг. Яна гисвдөө дээ. За Ингээ тэгнэ. уухгүй яасан бэ? За сургуулийн эмч рүү явъя. Багшаа та нэгд мэдсэн юм чи одоо гаргаж идэх үү? Болохгүй. Гаргачихъя багшаа. Гаргачихъя. Аадэр над хүүхэд гин. Бөмбөг. Аадэр. За. Хүжил хам. Чин даймаг дааж. За. Гүй багшаа энэ намайг өргөө даахгүй байгаамаа. Чамаг ийм болохоор гिचээл давтуул гэж гай. Хүжил хам. Би намрын заалгаан үлээ. Багш нь ойрд гिचээл дээрээгүй. Би заагаад өгье. Орч. Би хараас чи яваад оръё. Цаанаас хүн болох уу? Сайн хаа? Сайн байна уу? Ямар богоч очиж мэддэг юм бэ чи? Сайн байна уу? Үсрэ хаа би танаас ганцхан юм гоочдох уу? Юу вэ? Би сургуулиасаа хөөгдөх гээд байгаамаа. За. Тэгээ та манай сургуулийн захиралтай миний хаа болоод уулзаад өгөөч. Одоо би захиралтай ч уулзсан Тий. үү? За боли би захирал мангас 2-оос айдгийн боли юу хүү зүг. Баха мөнгө өгөө шүү. Хэд 5000, тав арай бага байна. 100000, Арай бага байна. 15. Бага байна. 20-ыг өгье. За 20 дээр бол болж шүү аа. За. За болж байна. Ахад ороод юу ингэ. Ахад нэг урцаагаа ороод энэ хутга байгаа. Энэ сүх байгаа. Энийг ч гялс ирлүүлээд тэгээд үгийнхээ ажилд гялцуулж өгөө. За. Яха та уулзаад болоо Ахад штэ. ороод юу ярих юм бэ? Гол нь ярих юм мэдэхгүй. Түүл чи энэ урцаагаа ороод цаг ирлүүлээд. Би тэнд замдаа тайлбарлаж За өгье. би ээж давж өгөх ёстой юм штэ. За, За за. ээж рүү уцаар хэлээ та. Гэрээс чи хүн ирсэн үү? Ирсэн. Ээж чинь ирсэн үү? Үгүй аав. Аава. Тий. Чамайг ч одоо энэ сургууль 7 жил болоход аавыг чинь бараг нэг ч удаа хараагүй юм байна. Овоо та бас хүрээд ирдэг нь. Оруулах уу? Орол. За. Сайн байна уу та? За та сайн байна уу? Та энэ додаагийн даймыг Уучлаарай. Яна би одоо таныг хараад тахаар нь одоо ширтцэж байгаа юм болов уу гэж бодлоо чи. Нэг баг багт ширтцээд нэг өөдөөдөөс хараа суудаг яг тэр шиг бодохгүй уучлаарай. би Санаа. таныг гайхаж харж байна. Ааха. Хүүхэд чинь манай сургууль сураад 7 жил болж хахад таны бараг би өнөөдөр л анх удаага харж байна. Би бас таныг өнөөдөр л харж байна. Та ч одоо өнөөдөр л манай сургууль дээр анх удаа ирж байгаа юм чинь. Тийм ээ. Танаа хүүхэд чинь хичээлийн шинэ жилийн нээлттэйгсэнгүүт л захирал багшаа баярын минь түргий гээд нэг цэцэг бариад ирсэн. За. Уу аваадаа гээд нөгөө цэцгийг аваад өмнөрлөө тэгсэн чинь дунд нь халгаа навч хийж ороогоод хамар төлчихөж байгаа байхгүй юу? Чи яаж байгаа юм бэ чи одоо? Яасан хадгаагаа тэгээ цэцгэр булаа ицсэн байсан юм уу? Энэ тэнэг нь мэдэхгүй. Та чи хүүхдийнхээ энэ үйлдэлийг өөгшүүлж байгаа юм Яадаг. Яаж байгаа чи даймаа ха? Чиний буруу штэ даймаа тийм биз дээ. Хүн яах хүн юм өгөл үнгүй юм нугасгүй аваад хамарлууга. Би нэг жишээгээ буруу харьцуултаа буруу хийгээд тах шиг байна уучлаарай та. Захирлаа. Халгаагаар төлсөн газараа шэйхэр зүгээр болчихсон шүү. Энэ хүүхэд одоо нэг ийм л юм яриад зогсож байгаа юм. Вэ шэйхэр зүгээр болчдгийг Монгол домын арга. Баг багт бид нар чи хадгаан төлөг дан шээгээд зүгээр болчдгийг нэрээ. Та ч одоо бас хүүхэдтэйгээ адилхан юм сэтгэж яриад зогсож байгаа юм. Би одоо тэгээ яах юм болж байна? Хүүхэд хамрын маань халгаа навчаар төлчтэй гэдээ одоо хүмүүстээр очиод Яг над дээр л ирнэ үстэй. Миний хүүгийн буруу гэж шээгээд өгнө штэ би. Сайхан шээгээд за ер нь шээгэн зөв ч юм уу доо бас мэдэхгүй мэн. та ч өнөөдөр овоо цаг завтаа яваа юм шиг те. Та намайг эндээ суугаад миний өрөөнд хүлээж угаарай. За. Би хүүхдээ чинь одоо нэг багштай нүүрсдүүлчээ хүрээд ирнэ. За. Та бүхэн хооронд өнөөдөр ер нь халуухан яриа болох вэ те. Яа, ховын сургууль аа гэж одоо бүхэл юм хових бах та. Хүй. Сайн байна уу та? Сайн байна. Даймаг яав. Тийм байна. Аа, би Даймагийн багангийн багш нь байна. Оо, сайн байна. Тэгээд нэг тантай уулзъя гэж бодоод За. юу л та таны нөгөө Даймагаар өгж явуулж исэн хайр хөвгтэй шүлэгнүүд миний сэтгэлийг үнэхээр их хөдөлгсөн. Та үнэхээр уран яруу хөвгтэй юм байна лээ. Тэгээд таны нэг ямар шиг хүн байгаа юм болоо гэж бодоод Би нэг иймэрхүү хүн байна да. харин тийм байна. Тань миний шүлэг таалагдсан уу те? Маш их таалагдсан. Төвчээрийн тулгцыг нурсан тэр өрөө тэрсэн би чамайг тэгээд юу усныг мэдэхгүй бүр сүүл чивдэрийн дорх бүлээрсэн хүмүүс үүдийн савар дөнгөсөн юм шиг Та одоо болно. Хаач одоо хаашаа юм бэ? Өөр хөвгдөрөө захиа цаанаа зөөлөдөх юм. Тэрний орон дээр хичээл номонд нь давт мэдөө. Энийг ав. Дахиад яваад үзэрэй чи. чи яг гэж авдгийн тэгвэл Яг гэж явуулъя чи. би ямар битсэн юм бэ? Өөрөө хүнээ андуурч орж ирчээ зүгээр Даймаг яав уу? тийм байна. Яасан бэ? Би сонссон. Ажиж явдал хэдэн дөрөв цуглуулсан байгаа шүү. Мовоо маа ивидэ Юу гэнэ? Өвөө. Тий. Багсуу. та ингэж сонссон. Имэн гэсэн штеп. Настай хүмүүс ойрхон явчлаа хөөргийдөө. Яанда яан. Та дансаа явуулчаарай. Би нэг хэдэн дөрөв цуглуулаа
явчих заяа. Сайхан буурдууд сэр гараа явчихсан шүү дээ. Жаваач. Хүн хамт олонтой байх. Данс хэрэггүй даймад биднэр өгчгөө. Тэгээ. Даймаа мөнгө хийчих юм байна. Төө. За энэ нэр бас. Уш, уран заддаг хүү. Даймыг аав. Тийм байна. Ой. За худаа тоглосон юм. Чи айсан гэж болсон. Бисаа гусах гэж ирсэн шууд ингээд. Гусахгүй. Тийм юм байхгүй. Тийм байхгүй худлаа. За тоглосон юм аа. Даймаа хэлдэг байхгүй. Манай авста амар зөрөгтэй. Та хараараа гэсэн байхгүй. Ямар юмны зөрөг? Таныг ирсэн байна гэхээр нол танилцсан гэж бодоод. За шугам зургийн багш алтан гэр. За ямар юмны зөрөг байх вэ? Хүүхдүүд ер нь аав нь баатар, ээж нь гүнж бол чарагддаг шүү дээ. Харин тий. За би хичээлдээ тэгж байгаа ордри заа юу. За тий. За чи миний хүүг сайхан дэмжиж өгөө. Цаад чинь зургатаа их сайн шүү. Дайггүй зурдгийн. Ер нь тэгээ хэрэг зөрөгтэй байсан нэр тийм үстэй. Зоригоос илүү эр хүн ухаантай байх хэрэгтэй. За тэгж байгаа ороод амьдрал үүрж явна шүү дээ эр хүн чинь. Хүүхдийн чинь талаар гомдол мэдүүлэх гэсэн эцэг их багш нар ер нь зөндөө байна. Одоо тэгнэ тэгэл. Энэ одоо юу цацаа ичавэ нүгээр одоо. За тэгэхээр та бүхэн хооронд уучлаарай хүлээж. Юу гэнэ? Янаг минь чи хувцаан тайл. Ясмаас өндөж тай. Чамра ирээ цэргүй ёс зүйгүй юм бичдэг юм бэ одоо. Энэ одоо хангуулын байгаа үстэй чи. Юм чин цагаан хөхний чинь хоёр товч цамцны чинь цаанаас гэрэлтгүй яа. За танд нэг хүн дурлжтэй хаяа. Бүр сэтгэлдээ барьж дийлэхгүй цагт явуулсан байна. Яа. Баса өдийн насанда хүн дурлаа да. Хариу тэсэн ятан хүлэн 7-аагийн даймигийн аав. Оо, наад чи миний юм байна хөөе. Би хаяа бас нэг халамцгаараа нэг шүлэг мүлэг бичдэг тэрэлдэг санаатай минийх халааснаас унчихж уучлаарай та. Би тантай уулна өнөөдөр хүүхдийн чинь талаар ярилцахад таны дуу дуусъя. Дээр нь нэмээд таны тухай ярих хэрэг гарах нэ. За уучлаарай. Эцэг эхчүүд та нар ер нь юу бодож яддаг усуд вэ? Хүүхдээ үр хүүхдээ сургууль руу явуулчихвал хамаг хэрэг боллоо бүтлээ гэж боддог усуд уу? Хүүхэд ер нь сургууль дээрээ их цагаа биш. Гэр орондоо эцэг эхийнхээ дэргэд их цагаа өнгөрүүлдэг юм ойлгож байна та. Танаа хүүхэд өнөөдөр шилжилтийн насандаа ирээ. Та ямар муу өндөрлөж танаа хүүхэд ямар ч хүмүүждэггүй. Та сурлаг би намайг сонсолтоо. Энэ хүүхэд уруу татаад байгаа хүмүүс. Эцэг их нь яаж би уруу татаад байгаа хүмүүстэй би өвчтөө шүү би заяа. Даймаа бол тэргүүний сурагч. Манай хамт одоо ер нь даймаагаар бахархдаг шүү. Та хэд би хүмүүнээс айн гэж юусоо байхгүй заяа. За даймаа хонд сураад болохоо бай да. Бид нар даймаагийн сурлагын дийлхэ бай да. Та тэг хэлээ дээ бид нар уруу татаад байгаа нөхдүүдтэй би ярил да. Би аав хүний хувцас чи яадаг. Гөр хөөш. Ямар чангатай вэ миний хүч. Та байна миний хүү. Эцэггүй ер нь ийм чангартай байх хэрэгтэй. Та хэлээ дээ би тэдэртээ би хэний би аавын хувцас гөр хөөш. Танаас миний хойд энд яриа одоо. Заанаас өрөө. Та чи ямар ноцолдох юм шиг яриагаа эхэлдэг юм бэ чи. Заанаас. За тэгэхээр дайманаас та ороод чи за шагаагаад авахгүй чи ой. За энэ багш чи юу вэ? Загралч чинь чамдаа за даймаа. Ой. За даймаа. Шумдрын багшиг дуут. Юу? Даймаа хурдлаач. Би энд байна. Даймаа наач байна. Даймаа миний хөө босоороо. Энэ муу хүүхэд одоо дандаа ингэж унаад тосч бүрдчихэд явах юм аа. Шугам зургийн багшийн дуудаад тэр заяа. Юу болоод байгаа энэ сургуульд? Чи яаж байгаа юм бэ? Үгүй энэ яаж байгаа? Та яах гээд байгаа юм бэ аа? Ой. За миний хөө. Хүүхдээ сайхан эрхлүүлж бай. Хүүхдтэйгээ сайхан тоглож бай. Та чи яах гээд байгаа юм бэ? Хүүхэд баярлдаг байхгүй юу миний хөө? Сони юм та чи. Яах ингэж дууцсан ба та. Тийм ээ дууцсан. За та эндээс гарахгүй байж байгаа. За та энд явж байгаа. За та яаж байгаа? Та сургууль дотор яаж байгаа? Та байж байгаа багшаа. Хүн хараад онгөрөөд байгаа юм. Хайс юу болоод байна? Наад нөхөр чинь сая орж ирж байгаа. Тийшээ таваа тэн тав. За миний хөө багшны захаан дээр нь тавьчих. За миний хөө танаа хүүхдийг нэг жил үнгүй сургахаар болсон шүү бид нэр. Ийм авьяаслыг хүүхдийг бас нэг үнгүй сургах хэрэг байдаг байхгүй юу? Нэг жил ямар олон айштай юм бэ та чи. Манай ээж ирж байна. Ээж. Дахин багшаа. Юу вэ? Та чи яагаад манай хүүхд сургуулиас нь хөөгөр олчиж байгаа юм бэ? Бид үгүй сая сонсоод наашаага зур хар хичээрээгүй гэд ирлээ. Таны ус толгой чи яаж вэ хөө? Энэ үс ядгээс арх төрөл хүчгүй. Захир багшаа.
та намайг нэг харж үзээч штэ. Би ч нэг мөн хүүтэйгээ амьдрдаг ядарсан нэг мөн авгаа штэ. Аав нь гэж нэг юм артаач байжсэн мод амьдралаас нэмэртэй л байхгүй юу төө. Аав нь энд байгаа юм шүү. Юу? Ээж хана би арцаагаад энд байж штэ хана. Би вэштэй хана арцаач өршөөлөөр гараад ирлээ штэ би чинь. Хана шууд хүүгийнхаа захиралтай уулзаад чамтай ч уулзалгүй шууд хүрээд ирлээ хана. Хана хүүгийнхаа бүх сургууль энтримийн зогсуулчлаа хана. Хана би Энэ од чи яаж идэрч байгаа юм? Тэнэг аа мөн бэ. Ямар адилхан хоёр вэ? Йоо, захирал оршаа. Би төлбөрийн талын аваад ирсэн. Үгүй аавтан яриа тохирцсон байгаа. Бүх юм шийдснээр нэг жилдээ үнэгүй сурах гаруулсан. Даймаг ээж та наашир. Үүнээсээ сургууль дээр эцэг ихийн дуудуулах юм бол та өөрөө ирж уулзч бай. би хаяа Та зүгээр. Та амраад ойж. Та өнгөртөө амраад ойж. Та хэрвээ сургууль дээр багш нар дуудвал та ирж уулзч байгаа. би ууг нь Та зүгээр та гэртээ л ойж. Гэртээ амраад. За даймаа минь а. Эцэг ихтэй хүн шүү чи а. За. Чамд бас их учир байна шүү даймаа минь а. За гайгүй гэрт очиж чамтай би хатуу ярина заа юу. А? Яагаад багш нарынхаа Хүүхэдтэй ингэж хамаагүй ширээ харьж болохгүй шүү хөө. Одоо даймаа дараагийнхаа хичээлд орох цаг болчлаа. За даймаа багш нар ороод тэгээ одоо шугам зургийн хичээлтэй. Миний хөө ээж нь хүлээж байгаа да. За, санд явах та намайг намайг уучлаарай. та намайг уучлаарай. Та намайг Санаандгүй юм бол хүү чи надад 20,000 төгрөг өгөхгүй юу? Тэгэл би нэг ороод уулзаад гарах юм гэж бас нэг л болж өгсөнгүү. Тэгээд энэ захирал нэг хувийн сургуулийн захирал гэсэнтэй хүү ажилчтайгаа хүүхдүүдтэйгээ янз бус ханддаг гинэ. Тэгээд одоо ялгарлан гадуурхаад яад гинэ. Их олон ажилттай хүн байна. Тэгээд би бас жоохон хэтрүүлч үү? Яаж даймаад бас их учир байна. Бас хажуугаар нь бас За яах вэ? Харин та намайг уучлаарай. Би ч сандарлаа шүү. Мөн хүүгийн минь сургуулиас хөөж ийн гэд хар ирчэрийг өгөөд ороод ирсэн чинь аав нь ирсэн байна гэдгийг. Гэхдээ энэ чи ингээд хүрээд ирдэг юм бахтаа гэд эргээд харсан чи огт танихгүй хүн арцаач зогсож ит. Тэгээ бодлооч юу үйдэг удаа надтай ч адилхан санагдаад очиад зүгээр ингэ зохиж аваад намайг уучлаарай. би бол танаас өөр таа ч харин нөгөө нэг Нарутотой ямар адилхан юм бэ? Японы хүүхдийн киноны баатар Нарутотой ямар адилхан юм бэ та ч аа? За тэр ч бас юу? Зүгээр. Яс тоглоомтой юм бэ юу? Би өөрөөс чи нэг юм асуучих За уу? тэгээд Өөрөө ер нь завтай байдаг хүн үү? ажилтаа цаг нь бага л да. Юу гэсэн үг вэ? Ажилгүй гэсэн үг байхгүй юу? Аа, Гой зөөлөлж иж штэ. тийм үү. Тий. Тэгвэл та нэгэнт гоё ажилгүй юм чи нэг юм гоё чи. Ямар муухай хэлдэг юм бэ? Нэгэнд гоё ажилгүй ч гэж. Ажилгүй бах тийм сайхан юм биш шүү дээ. Уучлаарай намайг. Та тэгвэл хаяа заваараа миний хүүгийн хуралд сууж байгаа. Тэгээ ёо тэгээ Би ажил ихтэй. тэгээ би хуралд суучъя. За баярлалаа. За. Ингээд хоёлоо танилцъя хөө. За тэгээ. Би Даймигийн ээж Дарима гэж За эмэгтэй байгаа. дамдэн сүрэ энэ ямар олон дээнүүд вэ энэ одоо нэг гэрт ороо даймаа босаачаа дамдэн сүрэ дарима цаага чамдаа даймаа дамдэн сүрэ гэдэг ястаа гоё айдуулхантай цагаараа ганц вэ гэдэг байгаа штэ. Та чи харин хөвгөлтэй хүн үгүй юу? Би тэгвэл танд дахиад нэг юм хэлчихье. Та бас чөлөө цаг ихтэй байдаг хүн. Тэгвэл маргааш нэг цаав гараад манайхаар ирээч. Би өөрт чинь бас нэг аяг цай өгч баярлсан талбарсан. Баярлалаа. Тэгэлгүй яа тийм. Юу би таныг дөхүүлээд өгвөл болчихно уу? Йоо намайг Тий? одоо хөөх ямар сонир сонсож байна. Би ийм үг сонсоогүй их утас. За. Тий, Би бол ер нь хүн анханасаа л дөхүүлж өгж байгаагүй маа. тийм үү. Ганц вээд гэдэг байгаа штэ. Жоо. Сугтч. Йоо Би болох таныг юм уу? болгүй яадаг юм бэ чи аа? Яа, даймаг ээж даримаг дандин сүрэн дашнимтай өдөр дандны годомжаар дагуулад явлаа.